Онцгой байдлын ерөнхий газар агаараас 90 хаах аврах 111-р анги бүгд найрамдах Франц улсын эмч мэрэгчлүүдтэй хамтран нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулсан байна. Эгснээр аслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг агаараар түргэн шуурхай хүргэх эмч мэрэгчлүүд Франц улсын туршлага эмчнэрийн мэдлэг чадвараас суралцжээ. За Монгол улсад олон улсын стандартад нийцсэн агаарын аврах системийг цогц байдлаар нь нутагшуулж ирсэн нэг жишээ нь энэхүү сургалт гэдгийг албаныхан онцолж байна. Манай улсад яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Энэ тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Франц улс хамтран 3 өдрийн онол практик хөсөлсөн сургалтыг зохион байгуулжээ. За сургалтад эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги нэгжүүд, хувийн хвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй алба хаагч мэрэгчлэтнүүд хамрагджээ. Одоо бид нар хамгийн гол нь бидний энэ үйл ажиллагааг бусад төрийн цэргийн байгууллага болон нисэх хүчний бусад байгууллагын эмч эмнэлгийн ажилтнууд маань мэдэж авлаа. Тэгээ ямар ч байсан манай саяны сургалтын суусан хүмүүс маань бүгдээрээ онгоцон дотор хүчний хэрхэн тээвэрлэх вэ гэдгийг бол мэдэж авлаа. Зохиомжтой нөхцөл үүсгээд дөрвөн өртөөгөр явлаа. Тэгээд онгоцны бүтцтэйгээ танилцлаа. За мөн нэрвэгдэгчдэр очиод гэмтлийн 3-4 кейсүүд дээр ажиллалаа. Яаж аюулгүй ажиллагааны даваачтайгаа үйлчлэхийн нислэг үйлдэж явах үед юуг анхаарах ёстой юм, буух үед юуг анхаарах ёстой, нисгээс өмнө юу анхаарах ёстой гэх мэтчлэн практик үйл ажиллагаа өмнө нь биднэрт орж байгаагүй шинэлэг зургуудыг их сурлаа. Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын мэрэгжлийн байгууллагуудтай хамтран олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол улсад нутагшуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд 5 нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх болон агаараас 90 хаях аврах ажиллагаа зохион байгуулж байна. Агаараас 90 хаях аврах 111-р анги 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүний амь насыг авран хамгаалж 300 гаруй 90 хаях аврах ажиллагаанд оролцсон байна. Зөвхөн онцгой байдлын байгууллагаас 90 хаях аврах ажиллагаанаас гадна нисдэг тэргээр аврах үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж өнгөрсөн 22 оноос хойш 215 хүний амь насыг аварч хөдөө орон нутгаас төвийн эрүүл мэндийн байгууллагад Улаанбаатарт авчирж үйлчилсэн байна. За ойрын 3 жилд багтаад бид Улаанбаатар хотоос гадна 6 бүстэй бүс бүрт бүсийн агаарын 90 хаях аврах юм баазуудаа бий болгоно. Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт нь гамшигын үед агаарын замаар эмнэлгийн тусламж үзүүлэх чадварыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөө. Манай сургалт 2 үе шаттайгаар онол практик хосолсон хэлбэрээр явагдлаа. Монгол улсад агаараас 90 хаях аврах эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх систем маш богино хугацаанд сайн хөгжиж, суурь нь зөв тавигдсанд бахархаж байна. Цаашид нисдэг тэргээр 90 хаях аврах эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас гаргадаг болохоор ажиллаж байгаа юм а. Манай улсад нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шинэ систем нэвтэрснээр иргэдэд эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай, аюулгүй, хүртээмжтэй хүргэх, иргэдийн амь насыг аврах чадамжийг нэмэгдүүлэх, аслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бодит ахиц дэвшил болох юм байна.